За сайн байцгаана өрхөн үзэгчтэй манай синдикат ярилцлага маань шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид иргэний оролцоо гэдэг сэдвийг хөндлөхөөр эрхэм зочтой ураад байна. Тэгээ зочтой би зүүн гар талаас эхлэн танилцуулъя. Миний зүүн гар талд хууль зүйн ухааны доктор Сүнжид ирсэн байна. Мөн Mises төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Иргэн Амар Төвшин, түүнчлэн Lead Style мэдээллийн сайтын ерөнхий редактор Од Гарав, түүнчлэн Монгол Улсын засгийн газар хэрэглэх газар Хяналт шалгалт үнэлгээ дотоод аудитын газрын дарга Бат Хэдэр дарга ирсэн байна. Та бүхэнд баярлалаа. Тэгээ сүүлийн үед энэ иргэний оролцоо гэдэг үг ардчлал, даяарчлал гэдэг шиг одоо ингээ айгүй их хүмүүсийн аманд хэрэглэгддэг болсон байна. Тэгээд би зүгээр бас анзаарч байхад хүмүүсийн бас ойлголт тэр болго нэг жигд биш байх шиг байна. Зарим нь янз бүрээр ойлгоод, зарим нь бас сөрөг буруу зүйлээр хэрэгжилчих гэж байх шиг. Тэгэхээр хамгийн эхлээд иргэний оролцоо гэж яг юу юм яаж тодорхойлтын тэр шинжилгээ ухааны үндэслэлтэй гэдэг асуултаар эхлэмээр байна. Иргэний оролцоог одоо бол хамгийн сүүлд тодорхойлж байгаагаар нь шинжээр нь нэгдүгээрт иргэдийнхээ амьдрах орчин, иргэдтэй үйлчлэгээ хүргэхийн тулд төр болон орон нутгийн бүх байгууллагаас шийдвэр гаргахдаа иргэдийнхээ дуу хоолойг сонсож шийдвэр гаргах энэ оролцоо явц юм аа л гэж үзэж байна. Тэгээд энэ дээр залруулах сүүлийн үед өөрчлөгдөж байгаа ойлголт юу вэ гэхээр нэгдүгээр энэ нэг урсгал биш ээ. Зөвхөн иргэн гэдэг юм уу байж таарахгүйгээд төр ба иргэн хамтын ажиллагаа зөвлөлдөх, түншлэх тэгээ бүх явцад нь оролцох ёстой. Шийдвэр гаргах бүх явцад нь процессд нь үр дүнд нь оролцох ёстой гэдгээр л нэртэй оролцоо тодорхойлж байна. Тэгвэл наач баг нэг ардчлал гэдгийн тодорхойлолттой баг адилхан биш байгаагаар тий. Яг нөгөө би бол бүр ингэж онлайн сайн мэдэхгүй л дээ. Ер нь бол гол нь иргэдийн оролцоо гэдэг бол нөгөө иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэн өөрөө маш сайн хангагдсан байж иж энэ нөгөө иргэдийн оролцоо гэдэг юм чи яригдсан юм шиг. Одоо ингээд нөгөө шийдвэр гаргах процессд ингээд нөгөө өөрийнхөө саналыг хэлэх гээл үгүй энийгээ ингэчээж тэрийгээ тэгчээж гээл тэгэнгүүт нь л тэрэн дээр нь аваачаал хихавж авчдаг 9 шид болдог тий. Ийм юм яваад. Одоо жишээлбэл сүүлд гарсан кейс байна л да. Одоо LGBT төв гэж байдаг шүү дээ тий. Тэднийх нэг ингээд нөгөө бахархлын өдрүүд нэг юм болдог ш. Нөгөө баян манай бахархаад яа тийм аа ингээд нөгөө гэрүүл орол болсон ш. Тэр өдрийнхөө ингээд нэг юм зүгээр нэг юм парад маяг юм хийх гэсэн чил баг хичнээн хоног нөгөө төрийн байгууллагаас зөвшөөрөл өгдөг. Уг нь эн чинь ерөөсөө зөвшөөрөх юм биш үхгүй юу? Хуулийн дээр ч гэсэн баг зүгээр бүртгэнэ гэсэн юм бол одоо манай төрийн байгууллага чинь зөвшөөрөх болгол за тэгэл нөгөө иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг чи яаж одоо чинь хамгийн ихнийх нь бол ингээд зөвшөөрдөг. Хоёрдугаарт нөгөө нэг талбай малбай дээр байнга нөгөө нэг асар масар засаал нөгөө засгийн газрын өдөрлөгөө хийчдэг ч юм уу тий. Уг нь бол тэр засгийн газрын нээлттэй өдөрлөг болж байгаа болоогүй зүгээр хүн уг нь үзэл бодлоо ингээд чөлөөтэй илэрхийлэх эрхтэй л байх хэрэгтэй байхгүй. Ингэжээш нөгөө нэг иргэдийн оролцоо гэдэг юм чи хангагдана. Эн чи өөрөө хамгийн нэгдүгээрт хүний айгүй тийм basic суур эрхтэй бүр маш юм чухал эрхүүдийн нэг. За тэгээд дээрэс нь эн чинь өөрөө иргэдийн оролцоог одоо хангахад хамгийн чухал үүрэг үүсдэг юм чинь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чинь айгүй чухал. Монголд энэ эрх нь өөрөө айгүй тийм эмзэг болчиход байна. Дээрэс нь бүр ингэ төрөөс энэ эрхийг бүр ингэж нөгөө юу гэх юм бэ те одоо ингэж өгдөг юм шиг те энэ эрх нь биш энэ төр ингэж өгдөг зүйл юм шигээр ийм харуулдаг болчиход байна. Энэ бол өөрөө айгүй том одоо энэ үзэл одоо иргэн одоо шийдвэр гаргах процессд одоо оролцоход одоо хаалт болж байгаа, хавчлаг болж байгаа тэр зүйл юм болов уу гэж надад сүүлийн үе зүгээр харагдаад байна. Нэг талаас хадыг тийм болчиход байгаа юм л да. Миний хувьд бол яг төр өөрөө бүхэл хуульд өнөөдөр хүчин төгөл төр байж байгаа 498 хууль дээр 100 гаруй хуулиуд иргэдийн оролцоог хангасан юм хууль явж байгаа. Дээрээс нь төр өөрөө иргэнд одоо мэдээлэл доод хуулийг батлаад ингэ явж байгаа юм асуудал байна. Нөгөө талаас төр иргэнийг одоо төрийн одоо шийдвэрт оролцуулахад бид нар эхлээд төр өөр үнэн зөв мэдээллийг өгч явах хэрэгтэй юм л. Төрийг иргэнийг зөв мэдээллээр хангаж ээж, иргэн зөв тухайн асуудлыг ойлгож ээж, эргээд төрд одоо тийм ээ зөв саналаа өгөх, үзэл бодлоо өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр иргэн төр хоёрын хоорондын харилцааг маш одоо чухлаа. Тэр хоорондоо бие биендээ одоо мэдээлэл зөв явах. Түүнээс биш ямар нэгэн одоо сенсацаар ч юм уу ямар нэгэн одоо шумаар одоо тэр санал бодлыг бол сонсох нь бол бас буруу шийдвэр гаргах процесс бас алдаа гарах магадлал өндөртэй байдаг гэж байна. Би нөгөө яриагаа жоохон өдөөхийн тулд нэг сахилгагүй асуулт асуучих. Тэр нэг онигоо байдаг шүү дээ. Тасхныхан хоорондоо хуралдаа дэлхийн автхаа гэдгийг батллаа. Санал хураагаа тэгээ бид нар чи өөрөө ингээд 30 жилийн өмнө ингээд арчилсан зах зээлийн нийгмийг сонгосон юм үндсүүлэлтэй.
төлөөллийн арчлаар дамжуулаад тэгээ тий одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг юм их хурал гэдгээр ингээд дамжуулаад бид нар эрхээ делегац сууя ингээд шилжүүлээд тий. Тэгээ ингээд явж байхад тэгээд давхар ингээд иргэн бүрийн эрх мэрх гээд байх шаардлага байдаг ч юм уу гүт ч юм уу тий. Нөгөө талаас одоо ингээд янз бүрийн сая тайл янз бүрийн кейсүүд байдаг гээд одоо янз бүрийн хөдөлгөөн тий одоо босоо өгөх монголчууд саятай ээлбэгээ залуусын эсрэг янз бүрийн болсон ингээд нөгөө эрхээ зөв ашиглаж чадахгүй ингээд нэг жоохон ингээд давраад мушгаад ингээд байгаа юм шүү. Энэний яг рационал тэр одоо юу гэдэг алтан дундаж зөв тэнцвэрийг нь яаж олох хэвтэй хин зохицуулах хэвтэй юм. Тэгээ энэ дээр нэг жоохон хитрхээ нөгөө тал руугаа явах гэдэг юм шиг санагдаад байгаа юм л да сүүлийн. За юун түрүүн хууль харахаар бол бид нэг Баттэр даргын ярьсан тэр өөрчлөлт 181 хуулиас нэг судалгаа хийж үзсэн 181 хуульд байна гэдэг. Тэгээд тэрний 860 заалт гэж байгаа юм байна. За хэрэгжилт ямар вэ гэсэн чинь 44% нь хангалттай. Тэгээд үлдсэн нь хэсэгчлэн хэрэгждэг буюу ер нь хугт хэрэгждэггүй гэж. За тэгээд ингээд иргэдэг яагаад оролцуулах гэдэг юм хэлсэн түрүүн ер нь төр заахад бол уг нь амархан тэрийг бид нөгөө патриарх төрөх гэж нэлээд байдаг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол бүх иргэдэд тамхи татуулмааргүй байна. Бойл та нар эрүүл мэндгүй бусдын чортой. Энийг патриарх төрөх гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ ардсан дүрийн нэг шинжиж нь бол янз бүрийн бүлэг нэгжүүд байна. Насны хувьд, хүйсийн хувьд, сонирхлын хувьд одоо тэгээд ажил албан тушаал гээд явах юм бол янз бүрийн бүлгүүд байна. Тэгэхээр ардчлалын гол шинжиж нь энэ янз бүрийн төлөөллүүдийнхээ ашиг сонирхол, хүсэл, зоригийг энэ тэнцүү байж болох хэмжээгээр нь харгалзаж шийдвэр гаргаж чил гэдэг юм. Тэгэхээр харгалзахын тулд яах вэ? Нөгөө бүлгээс асуух юм уу эсвэл өснөрхний судлах мэдэх ёстой болж таарад тийм ч учраас иргэний оролцоон дээр тухайлан бизнес эрхлэгч ямар зовлон байгаа, тухайлан залуусд ямар хүндрэл гараад байдیں۔ Тухайлан LGBT хүмүүст ямар одоо хэрэгцээ байгаа хамгаалах гэдгийг нь асуух ёстой болж таарна. Гэхдээ яг нөгөө талаас ингээ асууна гэдэг нь зөвхөн тэр хүмүүсийн одоо сайн ганцаар өсвөлж хэлээд байгаа шүү дээ. Шууд тэдний хүсэнд нь хариу өгч шийдвэр гаргах албагүй. Одоо хоорондоо бид нар юу гэдгийг маргааш ямар байна гэдэг нэг юм рационал шийдвэр хүрч болно шүү дээ. Нэг иррационал байж магадгүй бидний бодлоор хүслээр тэрийн тэгтээ төрийн байгууллага яаж шийдвэр гаргах ёстой вэ? Иргэдэд асуух гэдэг нэг одоо арга нь багхгүй юу механизм нэмээд судалгаа, шинжилгээ, тэр шинжилгээ ухааны тооцоо, үндэслэл, төсвийн нөөц байгаа мó, хүнийг нөөц байгаа мó, тэгээ ямар үр дагавар гарахын өрнөлөө хүнд ашигтай хэн сөрөг юм бэ энэ төр гэдгийг тооцсон. Ахиад төрийн өөрийнх нь үүрэг чи өөрийнхөө тав. Тэр яг нэг юм дунд нь зайлшгүй байх ёстой арга хэрэгсэл гэдэг нь иргэний оролцоо юм аа нөгөө бүлгээс өртөө таваа бүлэг нэгжээс асуу ашиг сонирхол тусгай хэрэгцээ байгаа бол тэрийг нь тодорхойл мэд тань гэдэг байгаа. Гэхдээ өөр бусад нөгөө юугээ таны мэдчихэж шинжлэх ухааны үндэслэл судалгаа нотолгоо баримт ачлал бүгдэлтэй тэрийг мэдчихэж нөгөө түүхээ харж иргээд төрийн байгууллагын шийдвэр гаргах ёстой л доо. Тэгэхгүй бол хүн болгоны одоо хүслийг биелүүлэх тэгнэ гэж бас боломжгүй. Тэр нь өөртөө зөрчилтэй болж таарна шүү дээ. Хоорондоо хүслүүд нь зөрчилтэй болж таарна. Одоо жишээлх юм бол надад нэг юм кейс тохиолдсон байхгүй. 52 дугаар сургуулийн ард хөл бөмбөгийн талбай дээр нь хууль бус одоо барилга барих гэж байна гэд иргэд өөрсдөө тэмцээд хэвлэл мэдээлэл хандсан. Тэгээд тэн дээр нь очсон л доо очиод мэдээг нь гаргаад тэгээд орхисон. Гэтэл ерөөсөө нэг сэтгүүлчийн хуваар гэдэг ч юм уу шууд мэдээлэлд орхих нэг тийм хайраа санагтаад. За энэ зөвшөөрлөг ер нь одоо яг ямар хүн өгсөн болоо гэж бодоод яг судалсан чинь одоо за нэрийн дуртаач авах те нэг дарга байсан ерхий төлөөний газрын. Тэнгүүд би яг очиод тэр хүн дээр очиод та яагаад одоо ийм хууль бус одоо газрын зөвшөөрлийг дээр гар үсгэж зурцсан бэ гэдгсэн чинь би амралттай байсан гэсэн бохоггүй. Тэгэхээр та амралттай байхад гар үсэг зурагдсан гэр чинь бүр хууль бус юм шүү гэдгсэн чинь за одоо ямар ч лээс би энэ талаар жоохон судлаах яа. Тэгээ би чамд хариу хэлье гэсэн. Тэгээд байжсэн чинь би тэр асуудлаараа бас битсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь над руу уцтаад за энэ талаар одоо бид нэр өөртөө ярилцлаа. Тэгээд ямар ч лээсээ иргэдийнх нь иргэд өөртөө тэмдэж байгаа юм байна. Бид нэр энэ газрын зөвшөөрлөө ингээд цуцалчаа. Одоо энэ асуудлаар битгий хичээрээ гэж тэгжсэн. Тэгээд тэр газрын зөвшөөрөл ингээд цуцлагдчихсан. Одоо хууль бус газрын зөвшөөрөл яг ингээд нөө төвд нөлөөсөн яг бодит кейс шүү дээ. Бодит кейс нь бол энэ байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн оролцоо хэрэг үнэхээр одоо ингээд өөрсдийн их ашигт ингээд нийцсэн зөв одоо оролцоог бий болгож чадах юм бол сэтгүүл зүйд нөлөөлөх юм уу. Тэгээд цаашлаад энэ нь болохоор төрд нөлөөлөх. Эерэг үр дүн авчрах
гэдэг ч юм уу яг нөгөө суур болж гэж байна л да. Тэгээд бас нэг юм байгаа. Нөгөө ингээд зөв оролцож чинь буруу оролцож чинь гэхээс илүү хүмүүсийг ямар ч байсан оролцуулах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй ингээд нөгөө эхнээсээ л айгүй лаг ингээд оролцдог тийм иргэд гэж угаасаа хаанч байгаа. Жишээлбэл одоо нөгөө бид нар чи иргэний боловсрол гэж ярьдаг шүү дээ. Яг ардчлалын боловсрол. Бид нар ардчлалынхаа боловсролоор дамжуулаад хэнийг сургаагүй ингээгүй үжиж ингээд чи зөв оролцож чинь чи буруу оролцож чинь гэж хэлэх ямар ч боломжгүй. Одоо л бид нар ингээд нэг арай нэг гайгүй ингээд болох гол те ингээд нэг за ингэж хиндгийм байх, ингэдэм байх, 11 гэгээ ядаж удчихэж гэдэг юм үү те. Нэг иймэрхүү юм болж ш. Тэгэхээр Facebook, Twitter дээр ч гэсэн яг тэр ажиглагдж байгаа. Ингээд эхлээл нэг ингээд баахан ингээд могоо зогоо ширлэл эсвэл нэг газрын 8 гэж тэнгууд нэг бөөнөрөө шуураад тэгснэ дараа нь хүүе эн чин угаасаа байсан хуулийн байж тэдэр гэл те. Нэг тийм ингээд явж байгаа шүү дээ. Энд чинь ингээд бид нар ингээд сурах процесс нь явагдаж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг аль болох тэр нөгөө оролцоог нь хангах тал руу ингээд явуулах хэрэгтэй. Тэгэл хүмүүс чинь ингээд алдаж онж байгаа сурнаа. А хоёрдугаарт нөгөө энэ эрхээ ингээд давуулж идлээд ингэж юм бол байдгүй маа. Ер нь бол эрх гэдэг бол угаасаа л ингээд максимумаар өгдсөн юм ба. Түүнээс тэрийг ингэж эрхээ давуулж идлэн гэдэг ойлголт байхгүй. А бид нар юутай андуурдаг гэхээр гэмт хэрэг бусдын эрхчлөлөнд халдж байгаа зүйлийг эрхээ давуулж идлээ гэж ойлгодог. Үгүй тэр бол ерөөсөө эрх давуулж идэлж байгаа юм шиг. Тэр бол бид нар тэрийг эрх биш гэмт хэрэг гээд тусдаа үг ашиглаж байгаагийн гол учир нь ерөөсөө тэр шүү дээ. Манай хүмүүсийн ойлголтод эрхчлөө гэдэг ч юм уу эрх гэж ярихлаар давуулж идлэх гэдэг нэг тийм сонин юм яриад идэв. Үгүй тэр давуулж байгаа юм шиг. Тэр гэмт хэрэг хийж जैन тэр хүн бусдын эрхэнд халдж जैन. Тэр чинь тусдаа өөр үгтэй байгаа. Тэрийг тэгж ярих бол шаардлагагүй байх гэж боддیں۔ Миний бодлоор. Үндсээ бол зааснаар ерөөсөө эрх хэдлэгтээ та 3 ямиг л хохироож юм гажуулж болохгүй гэдэг. Тэр нь бусдын эрхийг хохироож болохгүй. Одоо ухаандаа та эрхээ эдэлж газар шаргааныхаа төлөө тэмдэж болно. Гэхдээ бусдын бие махбод очиод тий хувийн өмч рүү халдахгүй. Та бусдын бие махбодд халдахгүй. Ийм та эрхчлөөнд нь халдахгүй байхгүй. Тэрийг үндсэн хуулиугаас хэлсэн бөгөөд бусад хуульд нь яг сая ямрааг хэлдэг байхгүй. Эрүүгийн хууль, зөрчлийн хуульд тэрэнд нь хэлсэн болохгүй. Энэ тэгэхээр нөгөө энэ бол нөгөө иргэний оролцоо бол биш байхгүй. Тэгэхээр тэрийг хэдүүлээ ялгана. Иргэний оролцоо нь юу юм? Тэр яг үнэн хуулиар хориглогдсон үндсэн хууль заасан бусдын эрх хэрэгчлөөг хохирох, нийгмийн хэв журмыг гажуудуулах, үндэсний аюулгүй байдалд хаашлах гэдэг энэ 3 үндсэл байх юм бол мэдээж хэрэг тэр бол зөрчил бүгд гэмт хэрэг гэж үзнэ. Энийгээ хэдүүлээ ялахгүй бол сүүлийн үед энэ трендийг харахаар нөгөө иргэний оролцоо гэдгээр бас хэтэрхий анаарх тэр тийг энэ зэрэг зөрчлийг тэн дотор малгай дээр авчрах гээд байгаа. Тэгэхээр энэ нөгөө яг зөв явж байгаа, зөв оролцож байгаа иргэдээ энэ бас буруу ойлгуулах гээд байна уу та гэж бас эмдэглээл байгаа. Тэрэн дээр харахаар ялгаж таалж харахгүй. Яг хоо за бид нар бол мэдээж түрүү ярьжсэн нөгөө иргэн болгоны одоо эсвэл одоо тэр саналыг бол шийдвэрлэх хэцүү. Тийм ч гэхдээ ямар нэгэн байдлаар нийгэм бүхэндэл байгаа учраас болохгүй байгаа учраас иргэн өөрсдөө бид нар л одоо янз бүрийн байдлаар одоо бүхэндэж одоо санал гомдол ирж штэ. Тэгэхээр энэ дээр төрийн байгууллага яах ёстой вэ? Тэрийг одоо судлах, тэгээд дүгнэлт гаргах, тэрийг ямар нэгэн байдлаар ямар гарц байх ёстой, энийг яаж шийдэх үү гэдэг талаар олонхын одоо асуудлыг одоо харж иж тэрийг бол зохион байгуулалтанд бол төрийн өргөдөл гэж бодож байгаа. Тэгэхээр иргэн бол мэдээж тэр амар тайван аюулгүй орчинч байдаг юм уу те? Одоо амьдрах одоо таатай өсөл байх юм бол тэр болгон одоо дайраад бүхэндээд авах асуудал бол байхгүй шүү дээ. Байгаа учраас энэ иргэний одоо оролцоо иргэн бүхэндэж байна гэж ойлгож байгаа. За ер нь бол засгийн газарт бол нэг 15,000 орчим жилдээ энэ зөвхөн 11,000 төгрөг дамжиж байгаа. Бусад цуг тий жилдээ тийм өргөдөл санал сүмжил ирж байгаа юм л да. Ихэнх нь бол гомдол тэгээд 6,000 орчим бол гомдол, санал нь бол 8-9 мянга орчим. За шүүмжлэл, талархал байна. Тэгээд талархал одоо 15,000-аас 1,000 орчим байна. Тэгээ ер нь бос нь санал гомдол ингээд явж байгаа юм аа. Энэ болгоныг яг бид нар ингээд шийдвэрлэл гэж байгаа. Яг иргэн дээр очиж шийдвэрлэж гэнэ гэдэг асуудал дээр санаалыг зодоол төрийн бас байгууллагатай хамтдаа хийж байна. Зүгээр дамжуулах би ингээд дамжуулаад явж байгаа. Одоо шийдэгчтэй байгууллага шийдэл яваад байгаа. Тэгээ энэ бас одоо шийдэл мөн үү шүү. Тэр иргэний одоо оролцож байгаа юуг нь шийдэж өгч чадчихна. Тэр бүхнэлийг дарж чадчихна гэдэг асуудал гэдэг асуудал бас бидний энэ төрийн бас байгууллагууд одоо донор байгууллагууд бид нар тэн дээр хамтарч 11 гэдэг цааш нь хөгжүүлээ. Ирсэн санал гомдлыг бид нар анализ хийж явах хэрэгтэй юм байна. Энийгээ бид нар цаашаа гэдэг асуудыг шийдэх гэсэн. Ер нь цааш их томоор нь харж энэ улсын төрийн бодлогот оруулж явах хэрэгтэй гэдэг талаас нь хэлж байна. Юун дээр зүгээр тэр гомдлыг нь бүлэглүүл юутай холбоотой гомдлууд болцсон ирэх үү? Одоо газар мазар одоо юу гэдэг эрүүл мэнд. Ер нь бол яг нийтийн хэсэл хувь л яг үнтэй үдэ миний дараагийн асуулт
сая бас амраа хэллээ шүү дээ. Нэг иргэдэн боловсрал мэдээлэлгүйгээсээ болоод бас ингээд тэ бас буруу тийш анаарах маягийн болох гээд байна гэдэг. Тэгээ би бас нөгөө ямар төрлийн асуулт асуул зүгээр өгөөд ойр тойрны хүрээллээсээ нэвтрүүлэгт бэлдээд яасан. Тэгсэн чинь нэг ийм айгүй тийм рационал залуугаас ийм асуулт ирсэн л дээ. Гэхдээ ер нь яагаад ингээд иргэн идэвхтэй байх хэвээр. Би дэ идэвхтэй байх юм бол төр мөрөөс нэгнээс ямар нэг шагнал урамшуул өгд юм уу гэд. Тэгэхээр энэ ингээд нөгөө өөрийнх нь л эрх ашиг хөндөгдөг бол бусд нь ер нь хамаагүй гэдэг байдлаар яваад байгаа байхгүй тий. Тэр нь яг нэг бодлын хувийн талаас одоо буруутгах арга байхгүй. Гэхдээ нийтийн эрх ашиг бас нэг юм байна. Одоо Улаанбаатар иргэдийн хувьд бидний хувьд одоо энэ утаа, төгжрэл, одоо хөрс усны бохирдол гээд тэгээд тэрийг ингээд нэг жоохон рационал шийдэхлээр нөгөөд нь ингээд орилол босоод ирдэг тий. Тэгэхээр энэ яаж иргэний оролцоог идэвхжүүлэх үү тий. Зөвхөн өөрийн эрхээс гадна бас нийтийн эрх ашиг гэж зүйл байдаг шүү. Үүний төлөө хэдүүлээ ажиллаж амьдрах ёстой шүү гэдгийг яаж ингэж яах вэ? Үйлдэл болох уу? Ер нь бол яг наад сэтэл чинь хамгийн зөв. Ер нь хувийн эрх ашигтай холбогдохгүй нийтийн эрх шиг гэж хизээч байхгүй. Угаасаа би ингээд зам дээр ингээд түгжирчлээ гэдэг чинь би л хохироод нь шүү дээ тэнцээ. А тэрнийхээ улмаас ерөнхийдөө ингээд нөгөө сонирхлын бүлгүүд те нөгөө нэг эрх ашигын ингээд бүлгүүд байгаа шүү дээ. А хэрвээ миний эрх шиг хөндөгдөөгүй миний одоо сонирхол төрөөгүй юм дээр би хичнээн зодож занчаад яагаад ч би явахгүй шүү дээ. А би нөгөө түгжрэлтэй яваал нөгөө утаагаар нөгөө хүүхдийн амьсгалал ирэнгүүт аяанда нөгөө нэг нийгмийн асуудал руу ордог байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд нэг юм өөрөөс хамаагүй асуудал руу хүн бол хизээч орохгүй. Тэрийг оруулна ч гэж байхгүй. А тэгэхээр нийгмийн асуудлаа ухаж ойлгосны үндсэн дээр за би эн чинь бензин шатаагаад миний цаг үрэгдээд за миний хүүхд ингээд өдөр болгон нөгөө нэг хар дуглагтай гэдэг юм уу ийм юутай юмар яваад байгаа юм bay шүү гэдэг нөгөө хувийн эрх шиг ойлгож ухамсарласны үндсэн дээр л тэр хүний нөгөө нэг үйлдэл чинь гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгоо өөр шүү дээ. Хүн болгон хүүхдгүй байгаа. Хүн болгоо одоо юу гэдэг хотын төвд амьдардаг байгаа. Тэгэл асуудалгүй шүү. Яагаад хөдөөний хүн заавал хотын утааны төвчрэлд санаа зовх хэрэгтэй тийм үстэй. Тийм уучлаарай би хөдөө амьдарч чинь та нарын асуудал та нар наад асуудлаа өөрсдөө шийддэг. Тэр чинь л чухал байхгүй. Нийгмийн оролцоо гэдэг чинь хувь хүн болгон өөрийнхөө тэр нөгөө хувийн эрх ашигыг хамгаалах үүднээс хувийн сонирхлоо хамгаалах үүднээс явж байгаа тэр процессыг хэлээд тэр үүднээсээ шийдвэр гаргах үйл ажиллагаа нөлөөлөх гэдэг байна. Энэ ч миний хүүхд өвдөд байна. Тийм учраас би та хэдэд одоо саналаа хэлмээр та хэд миний эрх шиг хамгаалж байгаа юм. Сая ингээд яасан чи ингэчлээ, ингээд эрүүл мэндээр өгчлөө. Энэ процесс чинь л өөрөө хамгийн зөв процесс. Энэ чинь өөрөө эрүүл. Юу одоо би амраг үед тасчлаа. Саний яг юу хөндчлээ л дээ. Тэгэхээр ингээд байна. Бид нар иргэн хүн орон төрийн одоо шийдвэр гаргах процессд оролцдог ч юм эсвэл саналаа бодлого чөлөөтэй хэлэх хэрэгтэй. Энэ бол уусаа тийм ээ төрөөс үндсэн хуульд байж байгаа. А гэхдээ төрийн иргэн хүний одоо юуны үүрэг гэж байх хэрэгтэй. Бид нар өнөөдөр зүгээр яг мэдээж төр бол өөрөө байнга шүүмжлэлд байж байгаа. Гэхдээ шүүмжлүүлэх бол муу зүйл биш те энийг засах хэрэгтэй. Харин гэхдээ иргэн өөрөө эргээд нөгөө үүргээ ерөөсө хичээдгүй бид нар ингэх хэрэгтэй шүү. Жишээ нь өнөөдөр утаагүй дүншгээд үлдүүлээд бараг хэрэглэж эхэлж байхад л бухимдаа эхэлж байна л да. Үр дүнгийг хараагүй баг. Гэтэл одоо бид нар бол жишээ тэрийг үзэх хэрэгтэй байхгүй эхлээд түлээд үзэх хэрэгтэй. Бар түлж үзээгүй байрны хүн ч шүүмжилж байх шиг те. Тэр энэ асуудал дээр бид нар иргэн бүр өөрөө хичээж зүтгэж утааны төлөө бүгдээрээ тэмцэж төр бас энэ тал дээр нь хамтарч одоо ажиллаж ээж бүгдээрээ алдсан бол байх те. Алдаагаа хамтраалцсан л да те. Муу түлш бол дахиад чанар стандарт нь өөрчлөлөө л да. Тэгээ үүсэх хэрэгтэй. Үр дүнгээ үзээгүй байхад бол ингэж тэрхий одоо нийгмийн одоо асуудал болгож ингэж ярьж байна. Энэ асуудал бол ганцхан түвшнээр л гэж байна. Энэ олон асуудал дээр юм бол кейсүүд байж байгаа гэж. Дархны нэг жишээг авъя л да. Тэгээд дарханд болохоор иргэд ингээд юу байгаа. Саналаа өгсөн байгаа. Хамгийн одоо тулгамдж байгаа асуудал гэдэг. Тэгээд тэн дээр болохоор зэрэг энэ эмнэлгийн ачаал их байна. Тэ гэрэлтүүлэг муу байна. Одоо ингээд жишээ нь ийм олон асуудал тавьсан. 12 асуудал тавьсан юм байна. Тэгээд хүүхд залуучуудын одоо чөлөө цаг өнгөрөх болсон газар алуугаан ч гэдэг юм ийм асуудлуудыг гаргаад энэ зүгээр нэг судалгаа аваад өнгөрөх биш бид нар энийг ажил болгож байгаа. Энэ тэгэхээр за танай иргэдийн хамгийн олонх нь тийм ээ мэдээж одоо 1000 хүнээс авах юм бол ихэнх нь энэ гурван асуудлыг тавьсан байгаа байхгүй. Тэгээ энэний дагуу шууд төлөө гаргаж ажиллаж байгаа. Тухайн жилийн төсөвт суулгаад бүр ингээд одоо хөрөнгөний их усрын шийдээд эзэнжүүлээд тий ямар хэмжээнд хүрэхээ тий шалгуур үзүүлэлтийг тавиад ингээд жилийн дараа жилийнхаа үнэлгээндээ бид нар
аймагуд яамдуудын нэг үлддэг шүү дээ. Хичээлээс засгийн газар. Энэ мэдээллүүд нь хэр олон нийтэд нээлттэй байдаг. Ингээд сонсохоор ингээ юм хийгээд нь шүү дээ. Тэнгүүд одоо жишээ нь би бол бараг анхудаа сонсч чинь та нар яг иймэрхүү ажил хийдэг. Ингээд олон нийтэд нөгөө энэ хийж байгаа ажлаас хүргэх ялангуяа энэ тренд юу болчиход байгаа сошиал медиаг ашиглаж ингэх тийм энэ дээр л одоо яг бид нар дутагдaltaй ажиллаж байгаа яг үндэ бид нар дандаа иргэнлүүд нөгөө үйлчлэгийг бол үзүүлж байна. Гэхдээ нөгөө нэг сурталчлах, таниулах бид нар юм хийж байгаа шүү гэдээ ярих юм бол төрийн байгууллагт бол бас байдгүй л асуудал та. Уг нь яг та бүхний зүгээс шийдэж байгаа төрийн байгууллагын зүгээс энэ ажлуудаа илүү нээлттэй яах юм бол эн чинь өөрөө иргэдийн оролцооны хамгийн том хөшүүрэг болох нь шүү дээ. Ингээд дуурайд саналаа хэлэх юм бол шийдэгдэж болох юм байна шүү. Ажил болоод аймаг болгоо энэ нөгөө тулгымцсан асуудлыг шийдэхэд төлөвлөгөө гаргаад тэр жилээс биелээд байгаа байхгүй. Маш өндөр хөвтэй биелж байгаа. За иргэний оролцоон дээр төр болон иргэн аль аль нь идэвхтэй хоёр сурталтай гэдэг байгаа. Тэгээд одоо хуулийн заасан зохицуултыг үзэхээр сүүлийн судалгаа хийсэн баг хэлсэн мэлээ. Сүүлийн 10 жил нэг өсрөнгөө ахиц гарсан гэдэг. Тэр нь захиргааны ерөнхий хууль, нийтийн сонсголын тухай хууль, хууль тогтоомжийн тухай хууль, төсвийн тухай хууль, орон нутгийн хөгжлийн сан гэдэг. Энэ дээр яагаад өсрөнгөө ахиц гарсан гэж үзээд байгаа гэхээр энэ бүх хуулиудаар төрийн байгууллагад үүрэг болгоцсон. Өөрөөр хэлбэл та энэтэй холбоотой орон нутгийн хөгжлийн сангаар юу шийдвэрлэх гэж байна? Түүн дээр заавал иргэдээсээ асуу. Өөрт нь үүрэг болсон. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны аливаа шийдвэр гаргахдаа одоо нөгөө газар эзэмших, чөлөөлөх, за магадгүй сахилгын шийтгэл хүлээлгэх те тусгай зөвшөөрөл эзэмших энэ бүх шийдвэр гаргахдаа заавал нөгөө эзэн холбогдогчсоо асуу гэдэг үүрэг хүлээлгэгдсэн. Тэгхийн болохоор энэ дээр нэг хууль эрхцэн орчны хувьд бол илүү агцтай болсон. Өөрөөр хэлбэл үүрэгтэй болчлоо шүү дээ. Өмнө нь болно гэдэг сонголттой байсан. Боломж чинь байвал хэрэгтэй гэж үзвэл гэдэг одоо бол үгүй та заавал бусдын эрх хууль ёсны эрхчлөлийг хөндөх гэж байгаа бол нөгөө хүнээ сонсоо ямар ашиг сонирхол байгаа хэрэгцээ байгаа онцлог байгаа мэдээ гэдэг ийм үүрэг бий болсон ийм нэг онцлог байгаа да. За хоёрд нь энэ дурдахгүй өнгөрч болохгүй иргэний оролцоо дээр нэг сэдвэн төрийн бас байгууллага. Яа тэгэхээр бид нар ингээд 5 ангилж байгаа шүү дээ. Иргэний оролцоо 5 байна. Мэдээлэл ингэж 30 идэвхтэй зөвлөлт гэдэг. Тэгэхээр энэ хяналт тавих гэж нэг оролцоо 13% байгаа. Нэг хууль тогтоомжтойгоос өмнө л да. Тэрийг хэн хэрэгжүүлдэг вэ гэхээр төрийн бас байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд бүлгэрээ дамжуулж хэрэгжүүлдэг. 20 мянга гэж байгаа хамгийн сүүлийн тоо бүртгэгдсэн төрийн бас байгууллага. Тэрнээс зөвхөн нийтийн аж наргал түрүүн таны асуулт байсан шүү дээ. Нийтийн аж наргал руу хэдэн ханддаг вэ гэсэн 1.3% гэж байгаа. Бусд нь бол тий, бусд нь мэрэгжлийн холбоо одоо сэтгүүлчдийн хуульчдын энтергээд ингээд бид нар өөрсдийнхөө нэг аж наргалыг илэрхийлэх бүлэг болоо явцдаг. Яг нийтийн аж наргалаа хүний эрхийн төлөө, нийтийн аж наргалын төлөөнгүүд 1.3% гэдэг бол чамлалтай тоо. Тэгээд энэ дээрс юу хараагүй нийтийн аж наргал гэдгээ бас нэг ялах ёстой юм шиг байна. Тэрэн дээр нийтийн аж наргалыг хуулиар зохицуулсан нь ерөөсөө дөрвөн ямиг ямар ч байсан бид нар хуульчилсан. Нэг Бүрэлбэн орчоо одоо тэр яриад байгаа утаа унаар ашигт малтмал нөхөн сэргээлт гол ус хөрсний богтолж орчод хүүхдийн эрх гэдэг асуудал тэгээд нийтийн эрүүл мэнд байгаа нийтийн өмч байгаа. Тэгээ одоо шинэхэн бид нэг 2016 оны 7 сарын 1-ээс эхлээд л захиргааны иргэн шүүхэд энэ асуудлаар төрийн бас байгууллага төлөвлөлүүд нь хэмжлэх хэрэгтэй шүү гэсэн. Одоо кейсүүдийг харахаар байгаль орчны хамгийн их явдаг. Яг гэвэл өмнө өөр хууль дээр байсан учраас за нийтийн өмч хамгийн цөөхөн яваа жидүү гэж авч जैन. Тэгээд үндэсний аудитын газартай холбоотой сүйлтгүй байна гэдгээр ингээ 2-3 кейс яваад байгаа. Тэгээ хэрвээ гомдол мэдээллийг дүн шинжилгээ хийгээд үсэх юм бол тэнд дунд хүүхдийн эрх, эрүүл мэнд энэ бүгдөө бидний асуудал байхгүй. Тэгээ ахаад нэг гэмэлхэд нөө амраа бас түрүүнд дуртаад шүү дээ. Энэ гадаад орнууд гарангуутаа бид нэр соёлтой олдог дэг журмыг нь яг таг сахдаг гэдэг шүү дээ. Гарцсан дээр нь яг л зогсдог жолоо орж явсан бол энэ төр гэх. Тэгээ яагаад тэгдэг юм бэ гэдэг тэр хүмүүсээс асуусан шүү дээ. Тэгэхээр германчууд бол юу гэж хэлж байгаа юм та нар яаж ийм сайхан гэртээ журамтай хин ч хараагүй байсан, хин ч чанахгүй байсан яагаад сайхан ингэж бариад байна гэхээр тэдний хэлж байгаа юм нь бусдын эрх хангацсаар миний эрх хангана л гэж үзэж байгаа байхгүй. Амиа утсандаа би барыг бусдыг бодож байна л гэж хэлж байгаа байхгүй тавчхандаа. Тэгэхээр тийм сэтгэхгүй нэг үр чим биднэрт ч хүртээд байгаа. Тэр эрүүл мэндийн асуудал чинь хамаатай, хүүхдийн эрх чинь хамаатай. Энэ хүрээлэн орчин бүгдөө биднэрт үр шимэн, үр дагаврын муугийн сайнж адилхан үртэй явж байгаа учраас та ч гэсэн санаагаа чиглэх ёстой, тэнд оролцох ёстой, яаж боломжтой хэлбэрээр гэдэг асуултыг үнтэй ашиг нөлөөр бас харж байна. Яг энэтэй холбогдуулаад сая бас нэг хид хидэн санаа гарлаа шүү дээ. Нэг үүрэгтэй холбоотой нийгмийн өмнө хүлээс үүрэг гэдэг. Яг нөгөө диктатуртай нийгэмд бол нийгмийн өмнө хүмүүс үүрэг хүлээгээд тэгээд үүргээ биелүүлэхгүй бол тэрнийх нь дагаад санкц орж ирдэг гэсэн. Яг өнөөдрийн илүү юм ардчилсан нөгөө иргэний оролцоотой нөгөө төрдөө шийдвэр гаргадаг газар бол иргэнд яг нийгмийн өмнө хүлээс үүрэг гэвэл ер нь баг нэг л үүрэг байх шиг байна. Тэр нь татвар төлөх. Өөр үүрэг бол байхгүй. Та нар ингээд үндсэн хууль дээр харах юм бол нэг хэдийн юм символический үүргүүд байгаа. Тэд нар бол ямар ч санкц байхгүй. Санкцгүй үүрэг гэдэг бол зүгээр тэр бол зүгээр тунхаглал гэсэн үг байхгүй. Цорын ганц санкцтай үүрэг нь юу вэ гэхээр татвар төлөх.
татварыг бид нар ингээд нэг бас нь сангацтай. Цэргийн албаа. Тийм цэргийн Тэгэхээр сонголтоо олцдог чинь. Хуулаа Одоо биелүүлдэг. тийм. Санхүүгийн төлбөрлөлөө. Тэгэхээр нөгөө нийгмийн өмнө нөгөө иргэн итгэвтэй байх тийм нийгмийн өмнө хүлээс үүрэг байхгүй байхгүй. Тэгэхээр би нөгөө түрүүнээс хойш яриад байгаа тийм ба. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө үүргийг хитрхээ ингэж үргэн хүрээгээр хамарч үздэг. Ингээл савл хийгээл нэг асуудал гарах юм бол иргэний үүрэг гэл. Одоо цагдаа магдаа дээр чи иргэнийхээ үүргийг биелүүлсэнгүй өдр гэл тэгдэг байхгүй. Тэгээд уучлаарай би яг ямар үүрэгтэй юм бэ гэхэлэр ингэж байхгүй байдаг ч юм уу тий. Одоо магадгүй би цэрэгт яваагүй ингээд цэргээс цугтсан ч байт юм уу эсвэл татвар төлөхгүй байгаад цугтснаас болоод үүссэн тийм юм уу гэхэлэр үгүй зүгээр Twitter дээр ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд бичсэн чинь цагдаа дээр дуудагдаад хянагддаг, шалгагддаг. Би иргэн хүн уг нь нөгөө ингээд нийгэмдээ ингээд оролцох гээд шүү дээ. Би өөрөө санаа зовоо те. Миний хүүхэд ирээдүйд энэ ч одоо нөгөө маавчцсан нөгөө нэг 9 шид болцсон ийм нийгэмд амьдрах уу гэдэг нөгөө айдсынхаа үүднээс ингээд иргэн ингээд оролцож байхад үзэл бодлоо илэрхийлж байхад энийг ингээд нөгөө ямар нэгэн байдлаар ингээд хяхаж авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ надаа тэр цагдаагийн хэлсэн хамгийн их эмзэглүүлсэн үг гэхэлэр нөгөө хүн бол нөгөө юу гэдэг вэ даагнаас сунж өгдөггүй даргуураас сунж өгдөө шүү гэж байгаа. Энэ үг чи өөрөө энэ иргэдийн оролцоог хамгийн том хязгаарлаж байгаа. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгийн том хяхаж авчиж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй том суур юу шүү. Ингээ нөгөө хүмүүс ингээл байж байгаа л нэг эрх ярьдаг, үүрэг ярьдаг. Тэгэхээр биднэрт бол үүрэг бол хэрвээ үнэхээр үүрэг байгаа гэж үзэх юм бол тэр нь татвар төлөгч гэдэг юм уу те цэргийн албаа гэдэг тийм үү. Түүнээс нийгэмдээ идэвхтэй оролцох үүрэг гэж юусоо тийм байхгүй. Хэрвээ идэвхгүй оролцох юм бол тэрийг шийдэж байгаа юм бол тэр эсэргээрээ нөгөө дарангуйлалтай нийгэм болцсон байна л гэсэн үг. Ер нь. Тэгээ миний хувьд бол иргэдийн идэвхтэй нийгэмд идэвхтэй оролцох үүрэг гэдэг зүйл маань болохоор яг өнөөгийн амьдралтаа бол ингээд уягдж гарч ирж байгаа гэж харж байна л байна. Тэгэхээр бид нар ерөөсөө идэвхтэй оролцоотой байхаас өөр аргагүй нийгэмд амьдарч байгаа. Тэгээ бухимдал нь дээцэгтэй хөгжиж гэнэ гэсэн үг тийм. Яг одоо жишээ нь ингээд бүх зүйлээр ингээд хангаад ч юм уу иргэдийн нөгөө 50 амьдрах орчныг бүрдүүлсэн тохиолдолд иргэдийн одоо айхтар одоо нөгөө үүрэг гэд яриад ах шаардлага байхгүй л тийм. Тэгэхээр нэг талаасаа бас иргэд үнэхээр зөв зүйлд ингээд оролцоотой өөрсдийнхээ эрх ашигт нийцсэн оролцоог бий болгож чадах юм бол яг нөлөөлж чадчихсан. Иргэдийн оролцоо яаж бий болох вэ гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд өөрсдөө үлгэрлэх ёстой гэж бодож байна л да. Одоо жишээ нь надад нэг ийм зүйл тохиолдсон юм. Манай байранд болохоор яг ийм замын нэг урсгалыг хаагаад яг энэ нэг давхраар ингээд соолоод нэг шат гаргаад гаргачихсан байхгүй юу нөгөө нэг байгууллага үйл ажиллагаа явуулах гэдэг. Тэгээд тэр тал дээр ерөөсөө ингээд хүмүүс зүгээр л нөгөө фэйсбүүкээр л за стандараа болохгүй байна. Энэ ингээд зам таглаад ийм барилга байрчлаа шат гаргах чинь ингээд зүгээр хоорондоо зүгээр фэйсбүүкээр л ингээд шаагилдагдсан. Тэгсэн хэрнээ хин ч хийхгүй. Тэгсэн чинь нийслэлийн шуурхай удирдлагын төв гэж байдаг. Тэгээд яг ийм асуудал байна гэд гэтэл шууд шуурхай хүлээж аваад тэнгүүд хараа тэр тал дээр мессеж явуулаад ч юм уу яг одоо тэр шатанд явж гин ингэ шатанд явж гин гэдэг ингээ мэдээлээд идэв юм лээ. Та одоо яг энэ мэрэгчлэлтэндээ холбогдоод явцын мэдээллийг авах боломжтой гэдэг тэр мэрэгчлэлтэн бүр өөрөө залгав. Өөртөө залгачихлээ. Тэгээд яг уу ингээд одоо энэ замыг чинь ингээд шинжилгээ боллоо гэж надад хэлсэн байхгүй юу. Тэгээд энэ хүнтэй холбогдоод цаашаа пүүш хийсэн юм байна л да. Тэгэхээр яг энэ дээр иргэдийн оролцоо маш чухал. Тэгээд нөгөө талаас төрийн зүгээс нөгөө иргэдэд мэдээлэх хэрэгтэй байгаа байхгүй. Одоо нийслэлийн шуурхай удирдлагын төв 31 тэг тавч юм уу 1800 гинэ 1200 1200 тийм баг 10-аад асуулт шийдүүлж ирсэн шүү. Ингээд тараншааны тагмаг юу амар сайн шийд. Тэгэхээр энийг сурталчилж одоо ингээд иргэдэд мэдээлэл түгэх нь бас аягүй чухал. Тэгэл айгүй хариуцлагатай ингээд нөгөө цагдаа магдаг сайн мань уу тийм хурандаа ярьж байна. Манай цагтаа харин тэгсэн юм шиг байна өдөргээд. Эсвэл бол нөгөө автоврын газар мазарч чинь заалгалаа. Манай жолооч ингэж алдаа гаргасан байна. Энийг ингэж сайжруулсан шүү гэд. Айгуулаа гэж. Тэгээд эдний хараа юм байна л дээ. Тэгэхээр танах юу ойролцоогоор ийм санал 15,000 жилд ирдэг гэдгсэн. Дунджаар сая энэ од гарав редакторын хэлж байгаагаар иймэрхүү ингээд хүсэлт ирэхээр дунджаар хэд хоногт шийддэг юм бэ?
Та хэдийн тэгээ хүн хүч төсөв санхүү одоо хүрж байгаа юу? Асуудал юу гэдэг юм бэ? Юу л да. Зөвхөн 11 бол ингээ координат хийж байгаа. Одоо бүх төрлийн байгууллагатай холбогдсон. Одоо 1800 1200-тай холбогдсон, аймагуудтай холбогдсон. Тэр нэг аймагуудын бас өөрчлөлтөнд хариуцсан бүх цаана бүх юм нэг рекорд хийх нь үстэй тий архивлагдаад. Түрүүний яриад байгаа нэг програм шинжилгээ хийж байгаа гэдэг шүү. Тэгэхээр одоо бид нар энэ бүгдийг холбоод тэгээ бие биенийхээ яг шуурхай хамгийн шуурхай тэр мэрэгжилтэн дээр нь одоо яг хариуцсан хүн дээр нь авчиж одоо өдөрт нь авчих юм одоо юу хийж байгаа. Ер нь цаашдаа энэ төвийг өргөтгөөд иргэд жилүүтээ орж гарч идэг санал бодлоо хэлж идэг зарим нь бүр очоод хамаагүй бүхэлдээ тайлах одоо тийм хүртэл төслийг бүрдүүлж дарга марга зоддог ийм өрөө бараг ер нь хамаагүй тэр санал бодлыг сонсож явах хэрэгтэй тэрийг нь хүлээж авч явах хэрэгтэй тийм яамнаас хариуцсан хүмүүс ч байдаг юм уу эсвэл тэр хариуцсан хүнтэй шууд холбож өгдөг ийм одоо юм гэж. А гэхдээ бид нар нэг асуудлыг одоо одоохондоо нэг бие энерго төрөө ингээд нэг дамжуулах гэж байна шүү дээ. Одоо энийг тэр тоон үзүүлэлт рүү бол биш ээ. Бид нар чанар руугаа орё гэдэг. Энэ нөгөө мэдээлэл хүрэх чухал гэж эхэлсэн шүү дээ хэдүүлээ. Тэр мэдээлэл чухал нь яагаад мэдээлэл чухал юм гэхээр нэгдүгээр нөгөө янз бүрийн бүлэгтэйгээ мартаж болохгүй. Боловсралтай өөртөө одоо сошиалор ч юм уу те уцтаад авчдаг бүлэг байгаа. Гэхдээ иргэд дунд маань тийм биш бүлэг байгаа гэдэг түр мартахсгүй маань л да. Янз бүрийн хүмүүс шүү дээ. Боловсралгүй өндөр настай эмзэг бүлгийн уцны нэгжтэй нэгжгүй магадгүй те веб ордоггүй ашигладаг. Тэгэхээр тэрийг мартаж болохгүй учраас нөгөө мэдээлэл хүрэхдээ түр өөрөө анхаарах хэрэгтэй юм. Зөвхөн одоо цахимаар гаргачаад одоо бид нар хөргөцсөн гэж болохгүй гэдэг аахгүй. Тэгэхээр яг ямар хүмүүст хамгийн их хохирч байгаа гэдэг үсэх юм бол мэдээж нөгөө эмзэг бүлгийн орлого багтай аслагдмал энэ төр гэж гарах гээд байгаа. Тэгэхээр тэр хүмүүстээ тэгвэл яаж гаргахын мэдээллийг хүргэх вэ гэдг нь бас төрийн мөрийнх нь бодох ёстой асуудал юм лээ. Ер нь ингэж байгаа юм л да. Бүх асуудлыг засгийн газар руу одоо шийдээд байна л да. Тэ. Одоо засгийн газар шийдээд байна. Гэвтэл энэ хууль төрийн ажил яаж өгөх вэ? Чиг үүргийнхаа дагуу тэр хуулийн хүрээнд хэтрүүлж болохгүй дутааж болохгүй л яг тэр хүрээндээ л амжилтыг үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр иргэд бол шууд одоо орон нутгад хандаад ч юм хандаагүй байж ч юм уу эсвэл ингээд шууд засгийн газар л ирээд байгаа. Тэгвэл буцаад нөгөө асуудал орон нутг руу л очдог байхгүй. Эсвэл тэр харьяа дүүрүүг очдог. Яг тэр асуудал нь тэр тухайн дүүрэг юм уу тухайн аймагт л байж байгаа байхгүй. Тэд иргэн тэгэл тэрийг мэдхгүйгээс юм уу эсвэл шууд бүх ажил ерөөсөө засгийн газар ажиллаа гэж ойлгоод чиг үүрэг нь ойлгохгүй. Жишээл бид нар яг түрүүний хэлээд байгаа тэр иргэнд одоо тухайн хуулиуд мэдлэгийг бас Тэгээ нэг хуульчтай шүүмжлүүлдэг юм би ч гэсэн өөртөө шүүмжлэлтэй хандаг. Бид нэр ойлгомжтой ярьдаг шүүмжлүүлдэг. Хуулийг ойлгомжтой яг нөгөө иргэн далган дэлгэрт олжинд. Тэрийг яг би яг нийт төрийн байгууллагад хандаж хаяглаад байна л да. Бид нар бодох хэрэгтэй юм гээд. Тэгээ ахаад нэг зүйлийг мэдээлэхтэр харсан юм хөр бид нар 3 сумтай хамтарч ажиллаж үдчихэж байгаа 2 дахь жилдээ төслөөр тэгсэн тэн дээр харж байгаа юм нэг сумын хэсэг дараа нэлен далангүй бүх процессоо алдаагаа оноогоо тайлгандаг тэр сумын иргэд мэдээлэлтэй ихтгэл хүлээлгдэг шүүмжилдэг. Ажлын шүүмжлэл болж байгаа болохгүй гэж хэлэн гэхдээ итгэлцэл үүссэн нөгөө нутгийн удирдлага баярны оронд нэг сумын хэсэг дараа нь бол ер нь л нуугаад байна. Юу болж байгаа юм бүүмэд ингээл л нуугаад байдаг. Тэгэхээр иргэд нь мэдээлэлгүй итгэдэг юм лээ. Юу ямар ч юм хэлсэн итгэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө төрийн байгууллагуудад мэдээлэл болсон болоогүй хамаагүй тэгээд тэр сайн ба муу нь шууд тэр байгууллагаас хамаарах ч юм уу ч юм уу. Тэгтээ мэдээлэл ёстой. Тэгжээж нөгөө иргэд хүлээн зөвшөөрдөг юм байна. Угаасаа мэдж байгаа нөөцийн хязгаарлалт би ойлгоцсон. Аль хэзээ мэдээлэл байгаа учраас шууд тийм юм шийдгийг шаардах нь боломжгүй ч гэдэг юм уу тэрийг айл хэзээ хүлээн зөвшөөрч байгаа байхгүй төсөв нь байхгүй байгаа энэ төр гэдэг. Тэгэхгүй нэг өдөр гаргаад тахаар эргэлддэг. Энэ хүн юу мэдээд байд гинтхэн. Тэгэхээр мэдээлэх бол нөгөө төрд өөрийнхөө ажлыг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ажил бодолтой юм байна. Тэгээд иргэдийн итгэдэг хүлээг хамтрах тийм суурийг их сайн тавьж өгдөг юм байна. Нөгөө иргэдийн оролцоо гэхлээр одоо утсаар ярьдаг төрлөөгөө гомдолдог гэж бодод байна шүү дээ. Дээрээс нь бас дахиад нийгэмдээ нөлөөлөх иргэдийн оролцоо байна. Одоо сүүлийн үед активизм гэж их ярьж байна да. Одоо ингээд иргэд иргэдтэй их нөлөөлдөг. Тэрийгээрээ дамжуулаад иргэд тэр асуудлыг ойлгосноор бүгдээрээ энэ асуудал бол чухал юм байна гэдгийг ойлгоод тэр нь өөрөө шийдвэр гаргах төвшний хэмжээнд очдог ч юм уу. Яг энэ дээр Монголд хамгийн амжилттай эргэцсэн кейс юу байна? Яг наад юм дээр иргэдийн яг тэр. За яг Монголд одоохондоо яг активист кейс бол мэдэхгүй би бол сайн мэдэхгүй байна. Гарч ирэхгүй байна. Би зүгээр би өөрөө нөгөө урлаг сонирхдаг болооч тэр мөн тиймэрхүү юмнууд аягүй хийж үзчихсэн. Одоо жишээлбэл ингээд сонгуул Монголтой холбоотой ч үт юм уу те юм урлагийн юмнуудыг тэгээд би зүгээр хийж үзье гэж бодоод байгаа юм би зүгээр хувьдаа. Миний хувьд бол амжилттай 2 3 яг ингээд нийгэм нөлөөсөн. Гэхдээ яг урлагаар гэхээсээ илүү ингээд залуучуудын сэтгэлээр нөгөө шөнийн 12-оос хойш нөгөө баарыг хаагаад нэг цагтаа орж ирэл дижиний хөгжмийг авч явал нөгөө бүжгэлж исэн хөгдүүч ингээд амар сонирн болол үлддэг гэсэн чинь тэгээ би өөрөө ивент хийдэг гэсэн бохоггүй тухайн үед 2008 9 оны үед ч тийм. Тэгээ бид нар ингээд баг 6-7 жил ингээд тэмцвэ ингээд холбоо байгуулж үзлээ ингээд тэгээ сүүлдээ явсараа тэр нь бүр улс төрийн түвшинд очиод
Тэгснээ бүр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүртэл орж эхэлж шүү. Нөгөө залуучуудын саналыг авах гээд нөгөө тэр чин залуучуудад айгүй том асуудал. Тэгээ бид нар чин тэрийг нөгөө кейсүүдтэй гаргаж тавиад тэгээ ингээд одоо ингээд цагдаа орж ирээд зарим баарнууд нь ингээд жоохон байж байгаа нөгөө цагдаа нөгөө зэбигийн өрөөнд орж ирсэн буцаад нөгөө дижиг хөгжмийг тавьсноо гараа явчихж байгаа юм. Энд чинь өөрөө юу нөгөө авилгалыг чи хөгжүүлээд ийна эдэрэгдэг ингээд яриад. За ингэж явсаар гоод 2015 онд энэ удаа 6 сард бүр яг тэр архитектын согтруулахад тэмцэх хуулийн зөвхөн тэр заалт дангаар өвчнгүй болж байгаа юм. Тэгээ одоо бол ямар ч асуудалгүй ингээ баарнууд ажилдаг болж байна. Тэгээ нөгөө нутгийн өөрөө өдөртөх гэсэн ингээд яаж байна. Тэгээ энийг чи хийхэд зүгээр нэг жилийн дотор шин чин бараг 6-7 жилийн юм урт хугацааны юм ингээл нийгэмд ингээл байнга нөгөө яриад эхэндээ хүмүүс амар ингээл шүүмжилт юм лээ. Та нар чинь архитектыг дэмжлээ ингээд тэгэл яриад ах тусам нөгөө хүмүүс чинь ингээд аргументаа аягүй сайн гаргаж ирээд яриад ах тусам хүмүүс сүултээ дэмждэг болоод сүулт санджиг бол нөгөө суу батвал дөнгөж хотын дарга болонгуудаа баануудыг 12-оос хаана гээд бичээл зүгээр хүмүүс барьж идэх гэж байгаа юм шүү дээ. Юу яриад байгаа наа чи тэгээ болохгүй авилгал яг хуулиндаа тийм өөрчлөлт бүр орсон юм биш үү? Бүр тэр зөвхөн тэр залтанд байхгүй болж. Иймэрхүү аягүй олон жишээнүүд байна л да. Ингээд яг нөлөөлсөн жишээнүүд бол би ч өөрөө нөгөө нийгмийн аягүй тийм итгэвчтэй. Тэгээ тэр итгэвх нь юунаас болж гардаг вэ гэхэлээ дандаа би нөгөө хувиа бодс үзлээс болж гардаг байхгүй тий. Би яг ингээд ивент хийж гингууд намайг шатаага ичиж байгаа. Хэдэн сая төгрөгийн өрөнд оруулаа хийж байгаа. Тэнгүүч хүн уурлах нэртэй энийг ерөөсө болиулах хэрэгтэй мэн гэдэг ингээд явдаг тий. Одоо саяны тэр хард тамхины асуудал ч гэсэн яг миний ингээд нөгөө би одоо би ч хүүхэдтэй шүү дээ. Миний хүүхэд ирээдүйд юм мафта тий хууль хүчний байгууллага нь одоо энэ Мексик шиг энэ Колумб шиг тий Америкийн 1980-90-ад оных шиг ийм газар амьдрах үедээ одоо ч гэсэн Америкт амар хүнд шүү дээ. Тэр хард тамхины асуудал чинь. Тэгээ эн чинь юунаас болсон бэ гэхээр нөгөө нэг хард тамхитай дайн зарсан. Тэгээд хамаг татвар төлөгчдийн мөнгө тийшээгээ явдаг. Тэгээ бүр заваарсан юм болдог байхгүй. Тэгээ яг монголчууд яг энийх нь би 2011 онд яг ингэж зэрэгжсэн мөлий. Удахгүй яг энэ хэвээр явах юм бол баг өдөр болгон шахуу хард тамхины хэрэг илэрдэг болно шүү гэд 11 онд бичижсэн. Яг өнөөдөр ингээ хангууд баг сартаа 2-3 юм сенсацтай хард тамхины хэрэг илэрдэг болчиход шүү дээ. Үнэхээр л бариад болдог байсан бол тэгвэл ийм их хэрэг илэрхгүй байх нь яасан юм бэ? Яг нөгөө яг ийм зүү тогтол ингээд байгаад байгаа байхгүй. Яг тэр зүү тогтолцоход жамаар л явж байна. Тэрийг л бичсэн байхгүй. Яг манай баг бүх оролцогч нар хэлж байгаа нөгөө иргэдийн соён гээгээрх мэдээлэл авах итвэхээсээ гадна те энэ зүйлүүд нь бас жоохон юу сайн биш байна гэд. Тэгэхээр энэ дунд яг хэвлэл мэдээллийн үүргээр бол аягүй чухал л да те. Миний ойлгож байгаагаар мэдээж хэвлэл мэдээлэл бизнесийн байгууллага гэдэг утгаараа орлоготой ашигтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ нийтийн эрх ашиг гэсэн саяны энэ ярьсан сэдвүүдийг хөнддөг одоо нийгмийг түүчилж явдаг юм байх хэрэгтэй. Энэ дээр яг энэ ярьж байгаа иргэдийн оролцоо гэдэг сэдв дотор Монголын хэвлэл мэдээллийн салбарын үүргэрөөлийг та яг юу гэж харж байна? Хангалттай ажиллаж чадж байгаа юу? Эсвэл нэг тиймэрхүү байгаа юу? Ирээдүгээ харсан иргэдийн оролцоог бий болгоход одоо гол нөлөөлөх зүйл нь хэвлэл мэдээлэл гэж би харж байна л та. Гэтэл яг өнөөдөр нэг юм эмзэглэж явдаг ч гэдэг юм уу нэг зүйл болохоор иргэдч тэр сэтгүүл зүй дотрооч тэр сэтгүүлч тэр яг тийм нийгэмдээ чухал асуудлаар одоо нөгөө асуудлыг хөндөх ч юм уу тавих нь жоохон тийм дутмаг болсон. Гэхдээ яг уг нь бол бид нар ингээд ирээдүгөө хараад өөрсдийнхөө ядаж л өөрсдийнхөө үр хүүхдийнхээ ирээдүг бодох юм бол холыг харсан асуудалтай хөндөх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр болохоор илүүтэй улс төр тий тэгээд ховж ив шар мэдээ гэдэг ч юм уу тэр ингээд хар зүйл рүүгээ л ингээд төвлөрөөд тойроод байна уу гэж би хард юм л та. Тэгээд нөгөө талаасаа нэг урамгүй зүйл гэдэг юм аа. Одоо жишээ нь янз бүрийн хоттой ирсэн тулгымцсан асуудал гэдэг ч юм уу, эрүүл орчинд амьдрах яг тэр талын байгаль орчны асуудал ч гэдэг юм уу. Тэр талын сэдвийг ингээд хөндөд явхаар ерөөсөө хүмүүс уншдаггүй. Хандлт авахгүй. Одоо наач ингээд сайт ингээд мэдээж хандлт авах нь нэг талын бидний бас зорилго шүү дээ. Гэтэл ерөөсөө нийгэмд хэрэгтэй асуудлаар ингээд хөндөөл явхаар ерөөсөө хандлт авахгүй, за шеэр авахгүй гэдэг ч юм уу. Ерөөсөө уншилт авахгүй. Тэгээд орчдөг. Тэгэнгүүт одоо тэгэнгүүт улс төрийн ч юм уу одоо тэгэл нөгөө нэг хувийн амьдрал тийм асуудал байх юм бол одоо хандлт сүп гэж өсчдөг байхгүй. Тэрнтэй ингэж явуулдажээ. Тэгэхээр яа тэрэн дээр болохоор их гутардаг. Адилхан манай нэвтрүүлгийн лайв маяг Осор Шамаагийн лайвд алуулдаг шүү дээ. Хаан чиггүй. Тэгтээ яг үнэн шүү дээ. Тэгээд яг хүмүүс
Тэгэхээр бид нар өөрсдөө тэр асуудлыг сайн дэлгэж тавьж иж хүмүүсээ бас хүмүүстэй нөлөөлөх ёстой болов. Нөлөөснийхээ үндсэн дээр тийм чанартай уншигчдыг бас яг бий болох гэж би харж байна л та. Жишээ нь одоо цэвэрлэх байгууламжийн асуудлыг би нөгөө GoGo сайтд байхад ингээ хүндчихсэн. Гэтэл тухайн үед яг ингээ тэр үнэрийн асуудал нэг их үнэртгүй байсан. Гэтэл тэр үед болохоор хүмүүсээ болохоор тэр асуудал юусэн анхаарал хандуулахгүй байсан. Тэгээд тэр асуудлыг 2-3 жил хүндсэн. Тэгээд тэр хүндсний дараа гэх юм бол би яг өөрөө тэр цуурлаар ингээд 2 жил ингээд хүндэхдээ өөрөө цэвэрлэх байгууламж дээр очиод тэр одоо айхтар нөгөө хотынхны тэр ялгцсан ингээд оолд газар би өөрөө очиод тэр шууд сурвалжлагаараа гаргацсан л та. Тэгээд холбогдох тэр асуудал болохоор тэр хүмүүст хүрээд сайхан бэлгийн засгийн газрын үед шийдлийн цагаа бас өнгөрөөжсэн. Тэгээд хөдөлмөрийн сайдыг бас аваачаад хүмүүсийн асуудлыг ингэж харуулжсэн. Тэгснээр болохоор ингээд тодорхой үр дүнгууд хүрж исэн. Гэтэл тэр үед хүмүүс ерөөс сонирхдаггүй байсан. Ер нь олон жил одоо ингээд хэд хэдэн жилийн дараа үнэр нь ингээд өөр ирэхгүй хамарт цоргиод ирнэ штэ. Тэнгүүд хүмүүс өөрөө ирэхгүй ингээд яг тэр асуудал хөтлөгдөд ирчихсэн байхгүй. Тэгэхээр бид нар болохоор уншигчдын зүгээс ч юм уу иргэдийн зүгээс холыг харсан бас иргэдийн оролцоог бий болгосоо. Зөвхөн өнөөдрийн талхны асуудал биш те. Бат эдгээр дараагаас онцолж асуумаар байна л да. Ингээд юу үнэн гэхлээр яг сүүлийн үед ингээд юм болохоор л төрийг шөмжилдэг болсон тэр үнэн. Гэхдээ ингээд бас баггүй ажил хийгдээ явж байгаа юм байна. Нөгөө талаасаа та бүхний маань зүгээс бас мэдээлэл хүргэх дээрээ жоохон тийм байгаа юм байна. Тэгэхдээ ингээд одоо энэ чинь төлөөлөлд ч хэвлэл мэдээлэл эргээд төрийн бус байгууллага хандаад хэлэхэд яг энэ иргэдийн оролцоо гэдэг сэдвтэй холбоотойгоор та яг энэ нийгмийн ялгаатай бүлгүүдээс юу хүсмээр байна? Юу гэж хэлмээр байна? Одоо энийг илүү ахиж дэвшилтэй те илүү үр дүнтэй болгохын тулд бид нар хамтраад одоо төрийг одоо танаа үйл ажиллагааг яаж дэмжих ёстой юм? Тэгээ юу дутагдаад байна бидний зүгээс? Яг бид төр бол одоо хийсэн ажил бол одоо нэг одоо тайлбар бид нар сайн ажиллаж байна гэдэг ханаа шин. Бид нар бодит үр дүн дээр л өөрийгөө дүүрэх ёстой. Үнэхээр сайн бид нар байсан те. Үнэхээр бухимдалгүй байгаа сайхан байх юм бол төрийн шүүмжлэх юм. Бид нар тэр бухимдлыг ажиллаж чадахгүй байгаа учраас шүүмжлэх байх гэж бид ойлгож байгаа. Тэгэхэд тиймгүй болохын тулд ажиллана. Дээрээс нь бол яг саяны бидний бүгд яриг бацаад бодохоор зэрэг юм байна. Иргэн одоо хүний бас үүрэг байна. Төрийн үүрэг гэж байна. Тэгээд жишээ нь бид нар орцондоо хогоо хаяхгүй болохоос ихсүүлээд одоо гудамжинд хаяхгүй байхсан. Бид нэг өөрсдөө хогоо хаячаад эргүүлээд өгдөгөр энэ заваан байна. Энэ төр ажиллахгүй байна гэдэг. Гэтэл энэ чинь бидний л тарьсан хог шүү дээ. Тийм ч тийм. Жишээний зүгээр нэг жижигхэн жишээ шүү дээ. Энэ мэтчлэн бид нар бие биендээ зөв шаардлага тавья. Биенийхээ хийж байгаа ажлыг зөв ойлгоё гэдэг асуудал дээр л хамтарч ажиллах ёстой гэж. За нэвтрүүлгийн цаг дуусч байгаа нь би тэгээд сүүлийн асуултын илүү шийдэл тал руугаа та бүхэн та бүхний хариултыг аваад нэвтрүүлгээ дуусгах хүсэж байна. Сая би базаад хэлэхэд бүгдээрээ нэг зүгт ингээд ажиллаж байгаа. Нийгмийн өөр ашиг сонирхолтой, өөр үн цэнтэй бүлгүүд. Гэхдээ бидний маань зорилго хүсэл тэмүүлэл маань адилхан. Тэгээд бусад энэ өндөр хөгжилтэй барууны ч юм уу улсуудаас судалж байхлаар ийм эсхэм багш байгаа юм л да. Төр угаасаа бүх нийгмийн асуудлыг шийдэх ресурс, нөөц, хүн хүч мөнгө төгрөг байхгүй. Мэргэжлийн тэр нарийн одоо ур чадварч байхгүй. Тэгэхээр ингээд гол ажлууд дээрээ төрийн бус байгууллага иргэдтэй иргэний нийгмийг ингээд аутсорс хийж ажилт юм байл л дээ. Би Америкийн жишээнүүдийг нэлээд судалсан. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, тэр гэр хороолтоо одоо тэмцэгч гэдэг юм уу те. Тим юмн дээр ерөөхдөө энэ төрийн бус байгууллага иргэдийн түншлэл гэдэг шиг тим схем ер нь Монголд одоо байгаа юу? Тэрийг ингээ илүү энэ чиглэл рүү хэдүүлээ ингээд хэрэгжүүлээд яг ийм түншлэл маягаар ингээд явах боломж болцоог та бүхэн ер нь юу гэж харж байна? Энэ дотор хэвлэл мэдээлэл ч гэсэн орно шүү дээ. Ялангуяа ингээд мэдээлэл өргөж чадахгүй бол хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцаа ашигтай хамтарч ажиллаад ингээд түншлээд явах боломж уг нээлттэй байх шиг байна те. Энэ схем яагаад одоо хүртэл ингээд сайн ажиллахгүй байна? Эсвэл ажиллаж гэнэ үү? Нээлттэй шүү дээ. Нээлттэй. Бүх ажлыг төр хийдэг биш үү? Төрийн бус байгууллага, компаниуд, хувийн хвшил бүгд хамтарч хийж энэ улс орны явсан л хамтдаа л байна. Тэр утгаа иргэн бид нар бүгд хамтарч энэ улсын төлөө зөв болвол зөвийг хэлээд, буруу бол бурууг нь хэлээд эн чинь жиг иргэний оролцоо шүү дээ. Гэхдээ та нар буруу яваад ш. Та нар ус тэгээд штэ гэл ингээд яг тэгээд тэр энэ л тавиад явах нь иргэний үр. Иргэнд бас төр өөрөө
За та нар ингэж хэлэх бас ирэх төд байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоорондын уялдааг хангах бид нар хамтарч дуу хоолойгоо нэгтгэх нэг үзэл бодол. Одоо ч нэг соён гэгээр гэдэг чинь байна. Тийм болж ижил бид нар энэ зөв зам руу орох л да тийм. Гэхдээ би нэг шүүмжлээд бол одоо шүүмжлээд ч юм уу би нэг өстэй нэг тамийн тоогонд ингээд ах юм бол ерөөсө болохгүй. Алхан бүр хаанасаа хаалгач гэж бид нар зөндөө асуудал төр тос доороос нэг даа тийхгүй нэхгүй гээл таагуус янз бүрийн асуудал болдог л. Тэр бол бас ирээдүйг бүхэндүүлт юм лээ. Тэгээд энэ мэтчлэн бүх асуудал дээр бүгд хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Өчигдөр засгийн газрын уралдаар нэг ашигын бас хуулийн этгээдийн тухай төсөл дэмжигдсэн. Хуульчдад тэргийн ямаас өргөн барьсан. Тэрнтэй холбоотой өмнө хийсэн судалгаа үзэхэд нэг ийм л юм хэлж байгаа юм л та. Төрийн бас байгууллага тоон олон байна. Гэхдээ яг хүсснээр нөгөө төрийн түнш партнер эрхийн шилжүүлж авдаг тийм хэмжээний чадвартай төрийн бас байгууллага цөөхөн байна. Тэгээ яагаад гэдэг шалтгааны нэгдүгээр санхүүтэй холбосон мөлий. Төрийн бас байгууллагын санхүү чадвар. Төр ба төрөөс төрийн бас байгууллагад хэрэгцээ үнэхээр эрх шилжүүлэх гэж байгаа бол тийм үү хамтрах гэж байгаа бол тэрэн дээр мэдэр тодорхой хэмжээний санхүүгийн асуудыг шийдэх ёстой. Тэр нь алга гэж хэлж байна л да. Тэр нь шийдэгдэг байна. 97 оны хуулиар. Нэг асуудал хоёрдугаарт нь одоо төрийн бас байгууллага ялахгүй болохоо бичиж гэж байна. Тэр нэг юу гэдэг чинь карманы гэдэг төрийн бас байгууллагууд байна. Улс төр, намынхан, мэрэгжлийн холбоо, ашигын төлөө бас байгууллагууд нөө татвараас зогтохын тулд магадгүй те. Ингээд байгаа нь ингээд төрийн бас байгууллага нэг үнэн утгыг алдагдуулаад байна гэдэг ийм дүгнэлтийг хийгээд тэгээ яаж задруулах юм бэ гэдэг зөвлөмжийг өгсөн байна л да. Тэгэхээр одоо эндээс асуудлаа хайх ёстой гэж хэлэх гээд байна. Нэгдүгээр төрийн бас байгууллага утгаар нэгдүүлээ. Одоо шинжилж статусыг өгсөн байна. Нэг тэгээд төр өөрөө тэр статусаа өгсөн яг та нар тэрийн бас байгууллага мөн шүү гэж хэлсэн тэр баталгаажуулсан хэсэгтэйг яаж хамтрахын гэдгээ тодорхой болгох ёстой юм лээ. Одоогийн төвшин бол зөвхөн мониторинг, үнэлгээ, миний мэтгэр шүү уучлаарай тий. Тэр төвшөнд яваад байгаа. Тэгээ шалтгаан бол байгаа юм байна. Тэгэхээр яг эргээд нөгөө төрийн бас байгууллагын тухай хуулиа шинжилсэндээ холбоотойгоор ахаад энэ дээр апдейт хийх, шинждэх тийм зайлшгүй шаардлага байна. Яагаад тэгэхээр төр өөрөө нэгдүгээр төвчрөхгүй байна гэдэг чинь хүний нөөцөө юу. Тэгээ төрийн бас байгууллага чадахжуулах, үнэхээр партнер болох хүсэл байгаа юм бол тэд нар яагаад одоо орон нутгийн түвшинд ажиллаж байгаа төрийн бас байгууллагууд бараг байхгүйтэй адилхан үндэсний хэмжээний зарим нэг салбар л ажилладаг юм байна шүү дээ. Яг тэгээд тэрнээс бодит байдал дээр тийм нэг идэвхтэй ажилладаг хэсэг байдаггүй. Тэгэхээр тэр хэсэгт одоо юу дутаад байгаа гэдгийг нь хэлцэн хууль нь өөрчлөлтөд явж байгаа юм бол энэ рүү бас анхаарлаа тавиад нөөцөө хойрлаад тэгээд түнш гэж үзэх тал руу бол өстой болж таарч юм л да. Тэгээд тэгснээрээ яахан гэхээр нөгөө хяналт нь хэрэгжих ёстой мэлээ. Яг боловсролын энэ төр одоо төсвийн зарцуулалт, хяналт, боловсрол, чанар одоо юу гэдгийг уул уурхай ашигт малтмал гэдэг болгон дээр яг үнэхээр төрийн бас байгууллагын байх юм бол төр тус хяналтын нэгэд өгчих байхгүй болж байгаа болохгүй. Иргэдийн оролцоо гэдэг оролцсон гэдэг нь илүү шийдвэр гаргах процесст л одоо өөрийнхөө дуу хоолой хүргэх гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө шийдвэр их гаргах тусмаа шийдвэр гаргалтууд их гэдэг юм уу төрийн эрх мэдэл их байх тусам нөгөө нэг байнга нөгөө шүүмжлэл та нар л энийг гэдэг юм чинь явна. За тэгээд нөгөө иргэдийн оролцооч айгүй одоо юу гэдгийг те нөгөө шийдвэр гаргах төвшөнд очиод одоо ундаг ч нэг тиймэрхүү юмнууд болдог болов уу гэж бодод байна. Тэгэхээр хамгийн эхлээд төрийн энэ олон нөгөө эрх мэдлүүдээс төрийг жоохон багасгах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Ингээд маш олон шийдвэр гаргах эрх мэдлүүд байна шүү дээ. Нөгөө лиценз өгдөг, хяндаг, шалгадаг гэсэн шүү дээ. Адаглал энэ нөгөө мэрэгжлийн хяналт гэдэг нэг юм сонио мухар олгоо шиг юм сонио байгуулга байдаг шүү дээ. Энэ минийг болиулдаг ч юм уу те. Ингээд ийм олон юмнуудаас ингээд тэгэл одоо нийгмийн даатгал гэж байна те. Нийгмийн даатгалыг хувийнхаа хийгээд явах бүрэн боломжтой багт ч ингээд төр өөр дөр ингээд байлгаад байгаа байхгүй те. Иймэрхүү юмнуудаас салах хэрэгтэй. Тэгээд хоёрдугаар над нөө төрийн бас байгууллага болон иргэний нийгмийн төрийн байгууллага хоёрын нөө хийж чаддаг ажлын төрийн бас байгууллагуудад өгчмөр байгаа байхгүй тий. Тэгэх юм бол одоо жишээлбэл нөгөө төрийн чи эрх мэдэл багасаад ирж тэр хэрээрээ нөгөө нэг шүүмжил чинь бас багасна. Нөгөө талаас төрийн бус байгууллагууд маань өөрсдөө чанарчих юм байна. Чанарлаа юунууд нь дампуураад тий. Нөгөө одоо болоогүй байна бол биш байхгүй. Нөгөө түрүүний ярьдаг нөгөө хүмүүс чи хийж иж сурна шүү дээ. Тэгэхгүй ингээд болохын хүлээгээд нөгөө төрийн бас байгууллагуудыг болохын хүлээх юм бол болохгүй. Ингээд одоо өгчих юм бол мэдээж тэр хүмүүс чи аалдна онон тий. Ингээд явандаа урт хугацаанд нөгөө байгууллагч нь суралцаад чигдрээд явна шүү дээ. Тэгэхгүй одоо ингээд өгөхгүй л явах юм бол цаг нь болоогүй байна гэж явах юм бол хинч чигдрэхгүй, хинч юуч сурахгүй, ямар ч алдаа гарахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр эртхэн одоо ингээд явуулж байгаа хэрэгтэй. А хоёрдугаар түрүүн бас нэг юм ярьжсэн нөгөө иргэдэд ингээд хүрэх гэсэн чи хүрэхгүй байна гэдэг. Би одоо нэлээд олон тийм ивент одоо ийм нийгэм нөлөөлөх үйл ажиллагаан дээр оролцож үзлээ. Нэлээд хідэн бас айгүй үр дүнтэй болчлоо. Тэгэхээр нэг юм технологи байх шиг байна. Нэгдүгээр хүмүүст айгүй энгийнээр хүргэмээр юм билий. Юмыг маш энгийн. Хоёрдугаарт айгүй сонирхолтой байдлаар хүргэмээр юм билий. Одоо нөгөө урлагийг ашигладаг юм уу те? Одоо яадаг юм те нэг хүн ингээд хараад нэг юм эмоц нь хөдөлмөр байгаа байхгүй те?
тэгжиж нөгөө юм чинь вайрал болж байгаа. Тэгээд тэмцээний нэг юм одоо юу гэдэг нь нэг юм технологи байна л да. Тэгээ би ямар ч байсан ерөнхийдөө одоо мэдэрчээд юм те. За нэг инглээр нийгэмд хүрээд ий шүү гэдэг нэг 3-4 удаагийн нэг юм акц хийгээд тэр нь гайгүй болоод ирэнгүүт за яг энэ процессор явангууд нийгэмд хүрдэм байх шүү гэдэг нэг юм мэдрэмж одоо надад төрж эхэлж байна л да те. Тэгэхээр иймэрхүү байдлаар нөгөө байгууллага болго өөр юм гэсэн нөгөө асуудлаа нийгэмд хүргэдэг нийгмийг ингэж нөгөө цочроодог нэг тийм юм метод гэдэг юм уу тийм техниктэй болмоор юм шиг. Орон манд баг мэдэн дээр хандлт авах нууцыг баг сонсож байгаа юм шүү. Надаас нэр зөвлөгөө авах нь би юу яаж гэж бодсон шин. Тий, санал хэлж чинь тэгээд ер нь бол нөгөө хэвлэл мэдээлэл гэдэг чинь маш хүчтэй зэвсэгтэй. Тэгэхээр яг энэ зэвсгийг ашиглаад одоо төрийн бус байгууллагууд ч юм уу одоо төрийн байгууллага ч юм уу тий хамтраад энэ зэвсгийг ашиглаад олон одоо үр дүнтэй нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа одоо ингээд зүтгэх боломжтой. Хэвлэл мэдээллийн байгууллага төр нөгөө эзэн гэдэг юм уу үүсгэн байгуулагч тэр нийлт зарлах хэрэгтэй гэдэг нэг тийм өөрчлөлт заавал хэрэгтэй л биш үү. Тэгээд төрийн бас байгууллагаас салгаад одоо бол нэг тогонд бол бүртгээд байгаа шүү бүгдийн. Тэгээд тэрэн дээр яг тэр судалгаан дээр хэлсэн юм хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгдүгээр санхүүжилт хэн хөрөнгө оруулсан үүсгэн байгууллагч нь хийн гэдэг нь нэгдүгээр нь ил тод байлгах хэрэгтэй юм байна. Тэгээд танаа тэр хүмүүс байгууллагаас статусыг ялгах хэрэгтэй байна. Гэхдээ одоо тэр чинь ил тод болчихгүй лөө. Хуулиар яг тийм үр хүлээгүй байгаа юу? Яг 90 сурвалжилт гэдэг шиг л болж байгаа юм байна шүү дээ. Тэрнээс биш яг тэндээс шууд ийм хамааралтай бизнесийн хамаарал, компани хамаарал байна уу, өстрийн намын хамаарал байна уу, өстрчин хамаарал байна уу гэдгийг нь шууд ил тод бас тавьдгүй байна. Тэрийг бол яг ингэж дүн шинжилгээ хийсэн хүмүүс л гаргаж ирж байгаа юм байна. Тэгэхээр ер нь ил тод авах хэрэгтэй гэд манад дээр тийм дүгнэлт хийсэн байгаа тийм байна лээ. Тийм. За та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань цаг ингээд дууслаа. Тэгээд товч дүгнэлт хийж өвшөөрнө үү? Тавчхандаа хэлэхэд бидний эргэн тойронд, нийгмийн эргэн тойронд болж байгаа бүх юм, бас болохгүй байгаа бүх юм бидраас л хамаард юм байна. Тэгэхээр хэдүүлээ эргэн мөрийн оролцоотой нийгмийг хамтдаа бүтээе. Тэгээд улам идэвхтэй байцгаая. Үзэгч нараа, уншигч нараа баярлалаа. Зочдоо баярлалаа. За.